За та бүхэнд энэ өдрийн минь түргийа боловсралтай Монгол хүний баталгааг хангах асуудлаар асуулга тавьсан Эрдэнэт гишүүндээ маш их баярлалаа. За боловсралтай Монгол хүний баталгааг Монголын ирээдүйг бэлтэж байгаа багш нарт хангана. Энэ баталгааг хангахын тулд багш нарын нийгмийн асуудлыг ярина. Өнөөдөр боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилчид маань ямар цалин аваад яаж амьдарч байгааг бид нар бүгдээрээ мэдж байгаа. 2017 онд багшийн цалин 535 мянган төгрөг байсан. Тухайн үед бид нар мөн л долларын ханш 1000 төгрөгээ гэдэг ингээд тэмцэж явсан. Тэгээ 17 онд тухайн үед нь асуудлыг төр засаг нь соргогоор олж хараад шийдсэн бол өнөөдрийн энэ түвшинд хүрч ажил хаялтанд тулахгүй байсан. Тэгэл нэг жил болгоно 5-6% нэмнэ. Энэ нь зүгээр нэг нохоонд угаат сая өгч байгаа юм шиг л юм болж байна хатуухан хэлэхэд. Тэгээ өнөөдөр сая төгрөгийн цалин гар дээр авж байгаа багш нар жигсэхгүй гэдээ яах юм, тэмцэхгүй гэдээ яах юм. Тэгээ багш нарын нийгмийн асуудал ярингууд гөлөг төөрүүлж байгаа юм шиг өөр юм ярьдаг. Түрүүн сайд хэлж шít ялгуурлахгүй тэгшүртэмжтэй гэд яриад байгаа юм. Тэгээ ялгуурлал байгаа шít. Хаан тэгшүртэмж байгаа юм. 60-70-аар нь чихэд суулгачаад өнөөдөр тэгшүртэмжтэй гэж ярьж суухаасаа ичээ одоо боль ингэж худлаа хүний ярьж цаг арга цааж хүмүүсийн цаг завыг ингэж хохироож те Монголын мянган ирээдүйг бэлтгэж байгаа багш нарыг хохироож Монголынхаа ирээдүй рүү бид нар буу шагааж байгаа шүү яг үнэндээ хатуухан хэлэхэд. Тэгээ нэг итгэл зүйргээд бас нэг гөлөг төөрүүлсэн юм гаргаад ирсэн. Тэр нь одоо баахан хүүхдийн эрх зөрчөөд явж байгаа. Багш нарын эрхийг зөрчиж байгаа. Энийг хэлэнгүүт шал өөрийн мурдаас ярина. Одоо тэгээд боловсролын ерөнхий хуулийн 13.3 заасан 5-3 жилийн тэтгэмжинд байхгүй. Тулж асуугаас тэ энэ 5-3 жилийн тэтгэмж хизээ орох вэ гэд. Тэгээ энэ минийг шийдэлтэй. Тэр байгууллагын болон багш нарын гүйцэтгэлийн үнэлгээгээд хачаа хойлоо мантаа ийц. Одоо эннийх нь юу нь байхгүй бас үнэлгээнийх нь 9 сард өгөх ёстой. Урамшууллынх нь мөнгө одоо хүртэл ороогүй. Энийг хизээ өгөх юм. 25 оны төсвийн тодтгол батлагдахад нийслэлийн 117 багшийн тэтгэврт гарахтаа авдаг 36 сарын тэтгэмжийг хассан. Тэгээд сайдад хэлэнгүүд асуудлыг шийднэ гэсэн. Одоо энийг яаж шийдэх гэж байгаа юм? Ямар ч мэдээлэл байхгүй. Иймэрхүү байдалтай байна. Тэгээд энэ хуулийг жил болгоо өөрчилж болохгүй гэж яриад байгаа юм. Амьгүй хуулийг чинь өөрчлөхгүй гэдээ яах юм бэ? Тэгээ амьгүй хуулиараа хүн хураад явж явах юм уу? Чихэрд олгож байгаа юм шиг шилний цаанаас ямар ч бодлогогүй ингээ яваад их юм. 17 оноос хойш үе шаттай цалинг нэмсэн бол өнөөдөр багшийн цалин доор хаяж 3 сая 500 болцсон. За Наранбаяр сайд харилна. За тэгэхээр мөнхтийн гишүүний яриад байгаа байр суурийг бас дэмжиж байгаа юм. Энэ жилдээ одоо бараг үнэхээр туйлын бага хэмжээгээр нэмсээр байгаа. Тэгээ өнөөдөр бас одоо нэг үндсэн цалин 1 сая 483 мянга дээр за гүйцэтгэлүүд нь янз янзын үнэлгээнүүд нь янз янзын нэмэгдлүүд нь ороод ингээ явхаараа зэрэг бас тэр үндсэн цалинтайгаа 100%, 150% баг ингээ болчихсон ийм цалингийн бүтцтэй болцсон. Үндсэн цалин яагаад ч амьдралд хүрэхгүй болцсон. Тэгээ энэ бол олон жил хуримтлагдсан асуудал мөнөөс мөн. Тэгэхээр энэ дээр бол бид адилхан байр суурьтай байгаа гэж ойлгож байгаа шүү дээ мөнхтийн гишүүнээ. Бид бас энэ нэмэх тал дээр, нэмүүлэх тал дээр нь бол яг одоо энэ дээр багш нараа дэмжих тал дээр бол хатуу байр суурьтай байгаа. Зүгээр тэр гүйцэтгэлийн үнэлгээнүүд бол орсон байгаа шүү. За орсон байгаа. За юуны хувьд бол 3-5 жилийн тэтгэмжийн асуудал. За энийг бид бас энэ сангийн яамд бас тавьж оруулъя. Заримд нь ороогүй байх магадaltaй 10-аас 12 сар санхүүжүүлэхээр тавигдж байгаа гэсэн юм хэлж байна. За ийм нөхцөл байдалтай байгаа. Бид бас мэдээж хууль амьдралд нийцэхгүй бол солих тал дээр нь ярина. Гэхдээ бид хуулиа өөрчлөхөөс өмнө эхлээд хэрэгжүүлэх гэж бүхий л талаас нь үзэх хэрэгтэй. Тэрний дараа үнэхээр болохгүй байвал хуулиан бас өөрчлөх юм боломжууд бас байдаг. Энийг бол хүлээн зөвшөөрнө. Баярлалаа. 117 багшийн мөнгийг одоо сайдын багцаас зохицуулж хийж олгохоор ажиллаж байна.